My Hero Academy буюу Миний баатрын сургууль анимын ертөнцид гайхалтай, солиотой хүчтэй баатрууд зөндөө байдаг. Тэд дэлхийг аварч, эсвэл сүрүүлж, супер хүчээрээ гайхаж байхад тэдний ард энэ одоо энд юу гэж байвдаг байна гэмээр үнэхээр хэрэгцээгүй суг дурууд ч бас бий. Өнөөдөр бүгдээрээ эдгээр дөрүүдийн талаар ярилцгаая. 10 дугаар баримт Нэгийн ангийн бялууны мастер Сато орж байна. Түүний хүчин чихэр сахар идэхээр булчин томорч хүчтэй болдог. Сонсоод гоё байгаа биз? Даанч асуудал нь сахарных нь үйлчлэгээ гарахаар шууд ухаан алдах шахаж мангар болчихдог. Дээрээс нь All Mighty, Deku, Muscular зэрэг жинхэнэ биеийн хүчээрээ үздэг дөрүүдийн хайжууд түүний хүчин зүгээр л хүүхдийн тоглоом гэсэн үг. Ангийнхандаа бялуу хийж өгөхөөс өөр гавьяа бараг л байхгүй дээ. Ангийн хамгийн ичимхий залуу Кода. Түүний хүчин амьтад шавьчтай ярьж тэднийг удирдах. Ойд ашигтай байж олноо. Гэхдээ хотын төвд бетонын ширэнгэн дунд хорон санаатнуудтай тулдах болон гамшигын үед Кода юу хийж чадах вэ? Тагтаа урайлж харахнуудаар хазуулах уу? Ямар нэгэн өөрийн гаршуулсан хүчтэй аратан амтанч байхгүй шүү дээ. Өөрөө дэндүү амьхаа болохоор тулаанд бараг л үзэгддэгвэ. Тэрээр хоёр битэг хооронд нь шууд наад чаддагч энэ тулаанд бараг ашиглагддагвэ. Сургуулийн цусланд номууд хөөгдөж явахдаа ч ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй зөвхөн цуцаар таарсан. Хэдийгээр туслах чадвартай шууд дайралтын хүч байхгүй сул сурагчтай нэг. Гамшиг дуусны дараа байшин барилгыг сэргээн засварлалтанд л илүү хэрэгтэй байх та. Очиро бол зүгээр л сүултээ залуу. Тийм ээ. Өөр юу ч байхгүй. Түүний супер хүч нь ердөө л ганцхан том сүүл. Бусд нь гал, мүс, дэлбэрэлт гаргаж байхад Очиро сүүдэрээ хүн ороогоод л гүйж явдаг. Хамгийн өдөртэй, хамгийн энгийн хүчтэй дүр. Эсрэг талынхнаас бас суугдвар байх ёстой биз дээ. Тэр бол спиннер. Түүний хүчин зүгээр л гүрүү шиг харагдах. Хананд авирч чадна, өөр шийд байхгүй. Тэр баатрын алуурчин штейнийг шүтдэг болохоор л ихт багтсан болохоос биш. Яг өмнөдөө жолооч туслахын ажил хийдэг дүр. Иймдээч финалийн тулаанд түн чадвар нэмэгдүүлэх тарж байж арай гэж илүү хүчтэй болж чаддаг. 5 дугаар баримт Мануал. Мэргэжлийн баатар боловч түүний ус удирдах чадвар нь маш бага хэмжээгээр хязгаарлагддаг. Ихэвчлэн гал түүмэр унтрахад л тусалдаг. Хүчрхэг дайснуудын эсрэг ямар ч хүч чадал үзүүлж чаддаггүй. Тиймдээч аним дээр ихэвчлэн эргүүл хийж байгаагаар л гардаг шүү дээ. 4 дугаар баримт Нэгийн ангийн манга. Түүний толгойн зүгээр л комикс номын ярианы үйл. Хүчин гэвэл орилж хэлсэн үгэнд бит болж гарч ирдэг. Сонсгод сонж тулааны үед зүгээр л бам бум гэсэн үсгнүүд шидэд гүйж байдаг. Харахад үнэхээр инээдтэй бас ямар ч утгагүй дөрүүдийн нэг. Тэдгээр үгсээрээ яг яаж хүмүүсийг аврахыг зохиолч нь л мэдэх байх та. Ингээд топ 3 руу орцгоё. Аним болон манган дээр хальт гараад өнгөрдөг Кицупуцу сургуулийн татами охин. Түүний хүчинд биеийнхээ эсгүүдийг яс мэлхий шиг дотогш нь хурааж нууг. Өөрөөр хэлбэл аюул тулгарвал толгой гар хөлөө хумхиад зүгээр газар өвчтдөг гэсэн үг. Энэ хүчээр яаж хүн аврах вэ дээ? Зүгээр л нуугдж тоглоход л хамгийн шилдэг нь байх. Про баатруудын дунд ч гэсэн суг дөрүүд бий. Мэргэжлийн баатар гэхэд газар дээгүр гусгаас өөр ямар ч хүч байхгүй. Зөвхөн хэвлэл мэдээллийн жүжиглэж эцтэй гэхэд хулцгар зангаасаа болж дайсны талд орсон дүр. Энэ бол Sliding Go. Миний баатрын сургуулийн хамгийн суг, хамгийн арчаагүй дүр бол мэдээж Минета. Хамгийн анх энэ видеоны гарцгийг уншаад бүгдийг нь долгоо түүний царай харагдсан гэдэгт итгэлтэй байна. Толгооноос наалддаг ягаан мөвлөг гаргадаг. Хүчин дайснуудыг зогсооход хэрэг болдог тал бич түүний зан чанар, аимхай байдал, октын араас гүүхээс өөр шидгүй уураг тархин түүнийг Миний баатрын сургуулийн хамгийн үзэн ядагдсан хамгийн суг дүрүүдийн нэг болгосон юм. Үхлийн аюу тулгархад байн гуйж, бусдын араар нүгдэг залууг хэн баатар гэхэв дээ. Таны бодлоор Миний баатрын сургууль анимын хамгийн суг дүр хэн байсан бэ? Бичлэг таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай.